За сайн бацгаана уу. Өнөөдрийнхөө лайв хичээлээр би та нартайгаа ярилцах сэдэв маань хүн яагаад араар тавьдаг вэ гэдэг сэдвээр ярилцъя гэж шийдлээ. За тэгээд намайг танихгүй хүмүүст би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж амьдарч суралцдаг тийм нэгэн хүн юм ба. Тэгтэр зэрэг ингээд хүмүүс одоо хин нэгнээс зөвлөгөө авах гээд ирэх аль эсвэл одоо ингээд араар тавилтын асуудалтай холбогдсон хүмүүсээс ингээд хөвчлээ асуугаад яг яагаад та араар тавьсан бэ гэж асуухаар ихэнх нь сексийн харилцаа дутмаг байсан гэдэг хариултыг маш их өгдөг гэж байгаа. Тэгтэл яг үнэн хэрэгтэй яг энэ сексийн харилцаа дутмаг байсан гэдэг мань нэг ёсондоо маш их муухай тийм бөөрөнг хэлсэн хариулт байгаа. Энийний ард юу нуугдаж байдаг вэ гэхээр яг тухайн хүний хувь хэрэгцээ, хувь хүнийх нь тийм үндсэн одоо хоёр хэрэгцээ шаардлага нуугдаж байдаг байна. Тэрний нэгдүгээр хэрэг нь юу вэ гэхээр зэрэг одоо халуун одоо яг үүндээ амьд харилцаа гэж байдаг шүү дээ тий. Амьд харилцаа буюу аз жаргал гэдэг юм тухайн хүнд дутагдсанаас болж тэр хүн одоо хүнийг араар тавих тийм байдалд хүрдэг гэж. Хоёр дахь нь болох дээр зэрэг тухайн хүнд болох дээр зэрэг хин нэгэнтэй ингээд ямарваа нэгэн байдлаар ойр дотн бай гэсэн тийм одоо чин хүсэл буюу одоо гүн гүнзгий тийм хүсэл эрмэлзэл гэдэг юм дутдаг байх нь л дээ. Энэ нь бол яаж ч илэрч болно. Тухайн хүн одоо яах вэ? Хин нэгэнтэй ойр дотн байна гэхээр зэрэг нэг бол бие махбодын ойр дотн байдал. Тэр бол одоо бас сексээр илэрч болох юм тий. Бие махбодын ойр дотн байдал шаарддаг бол нөгөө бодлоор болох тэр тийм одоо зүрх сэтгэлийн ойр дотн байдал. Хин нэгэнд одоо яг үннээсээ тий би чам тайртай айл эсвэл чи минь хамгийн сайхан шүү. Чи минь үнэхээр одоо миний мөрөөддөг хүн шүү энэ гэсэн яг тийм юм халуун дотн үгс тийм юм дутагддаг бол нөгөө талаар бол одоо яг үнэндээ оюунлаг зүйлс дутагдсан да. Оюунлаг харилцаа буюу оюунлаг одоо ойр дотн харилцаа дутагдсан да хүнтэй тийм араар тавих явдал явагдгаа гэдэг тийм юм хэлсэн маа. Тэдгээр хүн сэтгэлийн амтан гэдэг ч тий хүн сэтгэлийн амтан тэр утгаараа хин нэгэн чамайг чи минь ямар сайхан юм бэ чи минь ямар гоё юм бэ аль эсвэл чи минь миний хувьд хамгийн шүү гэсэн ийм үгс бол хүнд маш их дутагддаг. Тэр утгаараа хүмүүс тэр бүхнийг авах гэж одоо шинээр хин нэгэнтэй сэтгэлийн холбоо тогтоох байдал их байдаг байна л та. Тэгтэл яг энэ юмыг заавал гурав дахь хүнээс буюу өөр хин нэгнээс авах тийм шаардлага байдгүй гэдэг чинь шал ондоо асуудал болоод ирж байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ юмыг бол хосын харилцаа гэдэг юм байгаа цагт хүн өөрөөсөө болон өнөх хосоосоо шаардаад хүсэлтэд тавиад яг тэрийг уг нь авах боломжтой гэж байгаа. Тэгтэл тэрийг бид нар яг ил гаргаж чаддгүй. Бид нар хизээж хүсэл мөрөөдөл өөрийнхөө хүссэн юмыг хүнд ил гаргаж хэлж ярьж чаддаггүй. Тэрийг бүрэн бүтэн ойлгуулж чаддаггүй. Тэр байдлаасаа болоод бид нар ямар хэлбэрийг сонгодог вэ гэхээр араар тавилт гэдэг хэлбэрийг сонгодог байна. Тэгэхээр энэ араар тавилт гэдэг маань хэдийгээр секс гэдэг юмар илэрч байгаач энэ секс гэдэг маань тэгэхээр зөвхөн илэрч байгаа хэлбэр нь болж байгааз секс гэдэг маань секс гэдгээр илэрч байгаач энэ бол хизээч шийдэл болж чаддгүй. Яа тэгэхээр зэрэг яг энэ араар тавих үедээ хүн үнэн хэрэгтээ өөрийгөө өрөөл дээр ингээд хайж байгаа хайлт хийгээд л яваад байдаг байна. Өрөөл дээр одоо ингээд өөрийгөө хайж байгаа хайлт гэдэг маань юу вэ гэхээр зэрэг тухайн хүн өнөөдрийн бодит байдлаас цухтаад одоо хайртай хүнээсээ тий надад ийм юм хэрэгтэй наа чи миний хэрэгцээ шаардлагыг ингээд надтай нийлээд ингээд хоёулаа хангаж болох нэ гэж ярилцахын оронд тэрний оронд яах нь дараагийн хүн рүү яваад гэдэг байна. Дараагийн хүн рүү явхаараас үедээ тэр хүн маш аимшигтай юу ч нэмж юм сурдаггүй. Өөр дээрээ байгаа тийм яг үндэ одоо амьдрал дээр дараа нь гарч ирэх сул тал гэж байна шүү дээ. Удаан хугацааны туршид хин хүнийг хуурлаа одоо араар тавилаа гэхэд маш их сул талууд гарч ирдэг. Тэр сул талыг олж харахаасаа өмнө хүн яадаг вэ гэхээр маш түргэн хугацаанд таашаал авах тийм давуу талыг илүүд хараад өөр хүнтэй явуулдаад эхэлдэг байна. Яг ингэж өөр хүнтэй явуулснараа үнэн хэрэгдээ тэр хүн бол өөрийгөө өрөөл дээр хайж байгаа хайлт буюу одоо өөрийгөө хайх процессоос өөрөөсөө цухталт хийчихэж байгаа байхгүй. Өөрийгөө тэр хүн уг нь яг үндэ амьдрал дээр буюу одоо хосынхаа харилцаанд хайртай хүнтэйгээ яриад окей надад ийм юм дутагдж байна чамд яаж юм гэдэг ийм юмыг хоорондоо яриад шийдэж болох асуудал байхад үгүй тэрийг өрөөл дээр хайгаад ингээд хайлт хийгээ явчихна. Тэгэхээр зэрэг яах вэ? Яг энэ үед болох тэр зэрэг хувь хүний одоо нөгөө нэг юу гэдгийг хувь хүний бие биенээсээ ингэж эрүүл харилцаанд бол авч болохоор хэрэгцээ шаардлага байгаа байхгүй юу. Тэгтэл энэ эрүүл бус харилцаагаар ингээд хангаад өөр хүнээс хайгаад явчихна гэдэг чинь тухайн хүн өөрийгөө
буруу газараас хайгаад байгаа. Ингэж хайснараа тэр яах вэ гэхээр зэрэг энэ яг өөрийнхөө хэрэгцээ шаардлагаард юу нуугдаад байна гэдгийг олж харахыг ерөөсөө хүсэхгүй байна. Олж харахыг хүсэхгүй болох дээрсээ зэрэг яах вэ? Өвдөлт гэдэг юмыг өөр дөр ерөөсөө олж харахгүй. Үнэн хэрэгтээ бол яг үүндээ араар тавилт гэдэг бол гэр бүлийн харилцааны хамгийн том өвдөлт гэдэг. Хамгийн том өвдөлтийг мэдрүүлж байдаг. Тэгтэл энэ өвдөлтөөс хүн юу сурах ёстой вэ гэхээр зэрэг энэ өвдөлтийн ард нуугдаж байгаа утга учир гэдэг юмыг хоёулаа сурах ёстой байдаг. Тэгтэл энэ өвдөлтийн учруудыг хинч хайдаггүй, харин өвдөлтөөс зугтсандаа өөр хүн дээр яваад өгдөг байна. Тэгтэр зэрэг яг өвдөлт гэдгийг бид ингээд муухайгаар боддог. Тэгтээ хэрвээ та нар яг юм үед ямарваа нэгэн тохиолдолд та нарт хямрал гараад ирэх юм бол та нар өвдөлт гэдгийг битгий муухай амар харьцуулж бодсоо. Өвдөлтийг хамгийн гоё өвдөлтөөр харьцуулж бод. Хамгийн аимшигтай боловч хамгийн гоё өвдөлт юу гэж хөөхд төрөх өвдөлт. Хэдийгээр тэр их өвдөлт хэдэн цаг нь хамаагүй хэдэн тэр хоног нь хамаагүй хүн маш их өвддөг, маш их зовдөг, шаналдаг, бүр болиг гэтлээ өвддөг. Яг ингээд өвдсөний дараа өнөө гар дээр гарч ирсэн тэр бяцхан амьтныг хараад яхав тэр бол гайхамшиг мэдэрдэг. Тэгэхээр зэрэг хамгийн гоё өвдөлт гэхээр зэрэг энэ өвдөлт хамгийн амар өвдөлт гэвэл энэ өвдөлт яг үнтэй адилхан өвдөлт гэдгийн дараа гайхамшиг гарч ирд юм а гэдгийг бид нар хинч мэддэггүй. Тэгэхээр зэрэг хүн хуурсан ч тэр хуурдагдсан ч тэр яг үнэн хэрэгт амьдрал дээр ямар нэгэн хэрэгцээ шаардлага дутагдана гэдэг чинь тухайн хүний сэтгэлд нь аль эсвэл ингээд биеийн хаа нэгцээ өвдөлт гэдэг юм гарч ирээд байдаг. Яг ч өөрөөсөө асуу. Үнэхээр миний амьдралд би өвдөлт гэдэг юм мэдрэхгүй байгаа юм биш үсттэй гэд. Яагаад гэхээр зэрэг өвдөлт гэдэг бол яг хууралтаар илэрхийлдэг. Хуурах гэдэг юм биш үү? Чи өөрийгөө хуурахаас эхэлж байгаа. Чи өөрөөсөө асуу. Чиний амьдралд яг үнэхээр чиний хосын амьдралд чиний хүссэн бүхэн байна уу? Чиний хүссэн бүхэн хэрэгцээ шаардлага байна уу? Аль эсвэл чи өөрийгөө хуураад өнөө хүнээ бас хуураад тэр өвдөлт гэдэг юм хайхын оронд нэг хаана өвдөж гинэ үү? Хаана бит хоёрыг болохгүй гэдгийг хайхын оронд тэрийг анзаарахгүй ингээд шууд дараад байна уу? Тэгсэн бол хоёр тэр зугталт гэдэг юмыг хоёулаа хийгээд эхэлж байна. Тэгэхээр яг зугталт гэдэг юм хийснээр хин нэг нь тэрэнд маш том өвдөлтийг хийж эхэлж байгаа. Тэр нь бол араар тавилт. Яг тэгээд ойлгочих юм бол та нар араар тавилтыг энэ удаад юу гэж бодох вэ гэхээр араар тавилт чи үүндээ тэгвэл ийм том өвдөлт юм бол энэ өвдөлтийн ард үнэхээр тэр бидний өсөлт хөгжилд өөдлөн дэвшгийнх нь түлхүүр нуугдаж байдаг юм бол эн чи бидний харилцаа сайжруулаасаа та нар одоо харж үзэхгүй бол оройтлоо шүү гэсэн тийм тохиолдол юм байна шүү гэдгийг хин нэг нь олоод мэдэрч гистэй юм ба. Тэгтэл чин хамгийн амар нь хуурсан ч тэр хуурдагдсан тэр ч энээс ойлгох үсэх юм байдаггүй. Хуурсан нь яг энэ амьдралдаа надад энэ хүний өгч чадаагүй дараагийн хүнээс авна гэдэг. Ингээд дараагийн хүн рүү яваад өнөөхөө хайгаад эхэлдэг. Тэгтэл үнэн хэрэгтээ өөрөөсөө хайх юмыг өрөөлөөс хайгаад байгаа. Өрөөлөөс хайгаад яхав өдөр тутмын амьдрал гараад ирэхээр яг өмнөх амьдрал дээр гарсан алдаа тэн дээр ахаал гараад ирдэг. Өнөөх хайж исэн юм байхгүй. Өнөө чи минь гоё шүү, чи минь сайхан шүү гэдэг ингээд хайрлаж исэн хүмүүс чи өдөр тутмын амьдралд ороод ирэхдээ зэрэг яг л өмнөх амьдрал шиг нь бүр өмнөх амьдралаас нь ч хэцүү тийм асуудал гарч ирэх болно. Тэгэхээр зэрэг энэ бол араар тавилт гэдэг нь өөрөөсөө зугталт байгаа юм ба. Тэгэхээр хэрвээ би энийг өөрөөсөө зугталт гэж бодохгүйгээр өвдөлт гэж зүйрлээд өөр дээрээ ингээд засъя гэж бодох юм бол би хаанаас эхлэх вэ гэж та нар асууж магадгүй. Тэгэх юм бол яг өөрөөсөө асуу. Би хосын амьдралдаа ямар өөрчлөлт хийхийг хүсэж байна? Би хосын амьдралдаа ямар өөрчлөлт хийхийг хүсэж байна? Би энэ бүхнээ хаанаас авч чадах вэ гэдгийг асуу. Магадгүй чи хин нэгнээс тэрэг өгөн шаардлагагүй. Чи өөртөө тэр бүхнийг өгч чадна. Хос болсноор яахав? Чиний ад жаргал тэр хүний ад жаргалтай нийлээд хайр гэдэг ямиг авчирснараа эн чинь бүр улам цэгцлэн хөгжих ёстой юм ба. Тэгтэл бидний хамгийн том алдаа надад байхгүй юмыг би чамаас авъя гэсэндээ хин нэгэнтэй хайрлалцах, дурлалцах асуудал эхлээд байгаараа бид нарын араар тавих юм гэдэг нь үндсэн тэнд тогтоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр өөрөөсөө дээр нэмээд хосоосоо амьдралаасаа яг надад юу дутагч чинь яг ямар хэрэгцээ шаардлага энэ бүхний ард байна вэ гэдгийг хайхад үзэх юм бол бид нар араар тавих шаардлагагүй. Араар тавилт гэдэг юм хийх шаардлагагүй. Зөвхөн хостойгоо яах нь амьд харилцаа гэдгийг үүсгээд аз жаргал гэдэг юм олоод мэдэрч чинь дээр нэмээд хин нэгэнтэй ойр дотн байх гэсэн хэрэгцээгээ би хосоосоо олоод авч бас болно. Өөрөөсөө би өгч болно. Энэ бүхнийг олж мэдэрснээрээ би
энэ өвдөлт гэдэг ямыг давж гарснараа артнд байгаа аз жаргалыг олж авч байгаа. Тэгэхээр яг би чамд хэлье. Чамаас бол маш их хүч зэрэг шаардна. Энэ маш их зэрэг шаардна. Чи хизээж хинтээж ярьж байгаагүй юм а ярих болно. Чи хизээж хинээс ч одоо асууж байгаагүй асуултуудыг асууна. Хизээж хэний ч өгч байгаагүй өвдөлттэй хариултуудыг тэр хүнээс аавна. Энэ бүхнийг хийхин тулд эсвэл энэ бол окей за. Тэгтээрс зэрэг тэрийг би хийж чадна гэсний үндсэн дээр тухайн хүнтэйгээ харилцаа энэ одоо амьд харилцаа аз жаргалынхаа эрэлт гарах болж байгаа. Хоёр дахь юм нь юу вэ гэхээр зэрэг чамд маш их хугацаа шаардлагатай. Энэ бол маш их хугацаа. Тэр бол ерөөсөө хилж башгүй их хугацаа. Харин энийг хийсний дараа чи аз жаргалыг яг мэдрэх болно. Гурав дахь юм нь юу вэ гэхээр чинь зэрэг чи ерөөсөө тэр хүнийгээ дандаа уйчлаж, хайрлаж, уйчлал хайр гэдэг юм чи асар их мэдрэх болно. Тэр уйчлал хайр гэдэг юмыг өгснөөрөө чи хариу одоо нөхөглгүй хайр гэдэг юмыг анх удаага мэдрэх болно. Тэгж мэдэрснээр бүх юмыг давж чадна. Тэгээд хамгийн хэцүү юм. Энэ бүхний ард хамгийн амар нь хамгийн том өвдөлт тийм аа. Энэ өвдөлтийг давах юм бол өвдөлтийн ард аз жаргал чамайг хүлээж байгаа. Тэгтэр зэрэг араар тавьж хин нэгэнтэй аз жаргалаа хайж явж байхаар аз жаргалаа өөрөөсөө хай. Энийг би та нарт хэлэх гэсэн. Тэгэхээр яг араар тавилт болон хуурсан болон хуурдагдсныг нь би хуурдагдчихлаа. Энэ намайг хуурчлаа гэсэн тийм бодол тээж гомдож явж байхаар өөрөөсөн дээрээ яг энэний үр дүнгийн хайх одоо үндсийг нь хайгаад үзээрэй гэх юм бол тэр аз жаргалыг гартаа авах маш ойрхон байгаа шүү. За тэгээд өнөөдрийн хичээлийг ингээд би өгөр дуусглаа. Тэгээд дараагийн хичээл болтол баярлалаа та нартай.